Referee, start the match. Тулаан хазах 87 кг-ийн аврагын төлөв тулаан хэлхий бэлэн болсон байна. За Хөх Булангаас Солонгос улсын тамирчин Пак Ху Хёг дэлхийн авраг тамирчин байж байгаа. За Улаан Булангаас Узбекистан улсын тамирчин Зөрөбаев Ёдгорбек гэх тамирчин гарч ирсэн байна. За Пак Ху Хёгийн хувьд тоглолтоо хүн цохилтоор одоо нокаут мөнгө медалийн тоглолтоо тийм ээ. За энэний өмнөх тоглолтыг тийм ээ. Хийгээд ялаад гараад ирсэн байж байгаа. Энэ тэмцээн дээр бол ямар өндөр бэлтгэлжтэй байгааг бол харуулсан. За тиймдээ ч өөртөө итгэлтэйгээр шууд эхний давталгаа хийгээд эхэлж байна. За дэлхийн авраг Пак Ху Хёгийн хувьд л ингээд хөлийн ажиллагаа бол үнэхээр гайхалтай, яг л хөнгөн жингийн тамирчин шиг. Маш өндөр. 87 гэдэг бол бас том жин штэ тийм ээ. Тий, одоо өндөр нь бол одоо 2 м-д төгссөн байж байгаа шүү дээ. 2 м төгссөн өндөртэй хүн ийм хурдтай, ийм хөнгө хөдөлж байгаа гэдэг бол гайхалтай. За Узбекистан улсын тамирчин мэдээж аврагын төлөө гарч ирсэн болно. Өндөр ур чадвартай байх тодорхой. За Узбекистан улс бол бас хүнд жиндээ бол эрэгтэйчүүдийн тамирчид бол маш амжилттай өрсөлдөг. Ийм үед л хүнд жиндээ бол сайн өрсөлдөг финал тийм ээ. За тиймдээ ч одоо дэлхийн аврагтай бол 2 тэг гээд онооны хувьд бол том боломжийг явж байна. За хоёулаа зүүн урд хөлөөсөө явж байна. За толгойн өсөлт дутсан. За хэлсэн оновчгүй. За аль-алиас нь бол том оноо бол ирээгүй байна. За Солонгосын тамирчин бол бас анхаарал алдах мөчийг бол маш сайн Хандахгүй байгаа тийм. Хүн цохилтонд оруулж мэднэ. Сүүлийн мөчөд бол маш их дэмий дотлоод байгаа. За яг энэ байдлаараа ингэ үе дуусах юм бол Солонгос улсын тамирчин бол гарцаа авахгүй илүүрхэн. Тийм. 10 секунд руу орсон. За Узбекистан улсын тамирчин шийдэм гэм хэрэгтэй. 8. За тавлын 5 секунд. За дивжнээс гараад нэг торгуулыг авсан. 2-1. 2-1 болсон. 3 секунд үлдсэн байна. За өөрөө онцглаа ингээ бүр 3-1-ийн хацаатай болоо. 2 секунд. За цаг дуусч 3-1-ийн хацаатаар Солонгос улсын тамирчин маань эхний үеийн ялтыг авлаа. За тулааны 2 дугаар үе. За Узбекистан улсын тамирчин бол эхний үе шиг ингэж хараад авах юм бол бас хэцүү байдал болоод байгаа. Одоо явах хэрэгтэй. Янзын гоё тчаагийн орсон доо. Одоо нэмэлт оноог мэдээж өгнө. За идэхгүй тогсон гэж ямар ч торгочлоо. За сая нуруугаа харуулсан шүүгч идэхгүй тоглосон гэж таргасан. Нуруугаа л эсрэг тамирчинд харуулж болохгүй. Зогтоо хаж байгаа л гаргаж болохгүй тийм ээ. 4-1. Хасах 87 кг-ийн одоо даавал цаг ихлэг 3 ээж штэ тийм ээ. Маш хурдтай. Маш хурдтай. Ямар гоё. Хөнгөн жингийн. Саяны урт төлний оноо моноо зүгээр сомшгөл явж байна. 8-1.
За саяныхаа сонсон бол За тэгээ Пакухёг тамирчны хувьд бол хэдий тэгтээ энэ бол таал бас жоохон таарахгүй байгаа тийм. Магадгүй нөгөө талдаа хийх юм бол болно. тэрийг бол тасгалжуулах зөвлөж байгаа тийм ээ. Тий, за одоо өвчтөөсөн тамирчин том оноо авах хэрэгтэй л байгаа тань да тийм ээ. Онооны зөрөө бол бас 5 оноо гэдэг чинь боломжийн тийм ээ. боломжийн байгаад байна. 40 секундэд 5 оноо гэж За. боломжтой. За эцчаагийн шилтнээс нь зүрхэн гараад Нэрэлтээ өөрөөр 2 оноо авчлаа штэ. Санаа нь бол зөв байсан тааж. Энэ бол мэдрэмж нь бол өстой гоё байна уу солонгос. 4-11. За 20 секунд үлдсэн. За одоо Одоо ингээд гаргуулсан л да мэдээж. 2 удаа гашаа татах юм бол ер нь бол таргуул аавна. За 3 таргуултаа болцсон юм байна. Таргуул дээр анхаарах бол бас болохгүй л юм. за энэ бол мэдээж хүн жингийн тоглолч үү. Анхааралтай байхгүй хүн цохилт шийдсэн. За сүүлийн 5 секунд. За ингээд ер нь болчих боллоо доо. За ингээд Аз ТV аваргын Солонгос улсын амжилттай зэрэгтэйчүүдийн ангилалд анхны алтан медалийг Пак Ухёг авсан байна. Ингээд Узбек улсын тамирчин мөнгөн медалийн болон саналаа. Тэгэхээр өөртөө итгэлтэйгээ тоглож байна. Тэр гоё тоглолтыг үзүүллээ. Ladies and gentlemen, the final match in the men's weight category up to 87 kilos. Winner is Park Woo-hyuk, representing Republic of Korea. Эрэгтэйчүүдийн 87 кг-ын цэнгийн алтан медалийн эзнээр бүгд найрамдах Солонгос улсын тамирчин Пак Вуу-hyuk тодорч байна. Баян мандрын аврал баярлалаа.